Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилттэй холбоотой хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого чиглэлийн тухай Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 сарын 3-ны өдрийн 03 тоод тушаалыг та бүхэн тогтоолыг танилцуулъя гэж бодож байна. За энэ тогтоол бол ерөнхийдөө байгууллага дахь хүүхэд хамгааллын жишг бодлого. За энэ жишг бодлогыг байгууллага бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага хүүхэд хамгааллын жишг бодлоготой байх тухай Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний гаргасан юм тогтоол байгаа. За ер нь байгууллага хуулийн этгээд нүгэрийн ажил үйлчилгээ болон ажилтан албан хаагчдаараа дамжуулан гэр бүл нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдтэй зөв бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад хүлээсэн үүрэг хариуцлага биелүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд энэхүү хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийн зорилго оршиж байгаамаа. За тэгээд ер нь бол яагаад бид нар өнөөдөр байгууллага дээр хүүхэд хамгааллын бодлогыг бас ярих хэрэгцээтэй вэ гэдэг асуудал гарч ирж байна. За тэгэхээр энэ аж ахуй нэгж байгууллага гэдэг бол өнөөдөр байгууллагынхаа зорилго чиглэл дүрмийн дагуу тухайн байгууллагын үйл ажиллагааг хэмээн явуулахад боловсон хүчин хүний нөөцийн асуудал аягүй чухал байдаг. За байгууллага бол яг хүний нөөцийн ажилтан албан хаагчаа хэн гэж хардаг вэ гэхээр манай ажилтан л гэж хардаг. Гэтэл яг тухайн байгууллагт ажиллаж байгаа ажилтан албан хаагч нарын хувьд бол ардаа гэр бүлтэй, үр хүүхэдтэй, за мөн өөрийнхөө амьдралыг хэмээн авч явахад орлоготой, ажилтай байх явдал бол чухал. За ийм учраас бол ажилтан албан хаагчд бол бүгдээрээ гэр бүлийн гишүүд юм аа. За тэгэхээр өнөөдөр хүүхдийн хүмүүжлийн асуудал, хүүхд хамгааллын асуудал маш их яригдж байгаа. За тэгэхээр энэ хүүхдийн хүмүүжил дээр эцэг эх нь үр хүүхдтэйгээ ойр дотн байж хүүхдээ хүмүүжүүлж энэ нийгэмд бие хүн болон төлөвшөгтэй холбоотой асуудал бол ерөөсөө л гэр бүлийн үүрэг, тэр дундаа эцэг эхийн үүрэг байдаг. За гэтэл эцэг эх нь өнөөдөр ажилтай, за маш их завгүй байгаа. За байгууллага дээрээ илүү цагаар ажиллахгүй бол болохгүй. Яг л өнөөдөр дуусахгүй бол ажил маань болохгүй байгаа гэсэн ийм шалтгаанаар өнөөдөр эцэг эхчүүд бас үр хүүхдтэйгээ ойр дотн байх, тэднийг хүмүүжүүлэх тийм ээ. Яг ажил хийж цалин мөнгө авч тэр гэр бүлд хэрэгцээтэй наад захын хэрэгцээг нь хангаж хүүхд чинь юугаарч дутхгүй байгаа боловч хамгийн чухал хайраар дутаах тийм ээ. Хүн болгон хүмүүжүүлэх энэ явдал бол эцэг эх хүүхдтэйгээ хамгийн ойр дотн байж энэ хүмүүжлийг бол олгодгоо. За ийм учраас хүүхэд хамгааллын бодлогын жишг баримтчгийг дагаад Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагууд хуулийн этгээд эцэг эхийн зөвлөлийг байгуулах тухай энэхүү Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолын 2 дугаар хавсралтанд дурдсан байгаа. За тэгэхээр энэхүү эцэг байгууллага дээр эцэг эхийн зөвлөл байгуулах ажил нь бол гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бас нэг хийх ажлын үндсэн чиглэл болж ирж байгаа. За тэгэхээр яагаад бид нар энэ байгууллага дээр хүүхэд хамгааллын асуудлаар ажиллах тийм ээ? Энэ эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах зайлшгүй шаардлагатай вэ гэдгийг энэ тогтоол дээр үндэслэн энэ зөвлөмжийг өнөөдөр өгье гэж бодож байна. За ер нь бол энэхүү байгууллага дээр хүүхэд хамгааллын эцэг эхийн зөвлөлийн байгуулж ажиллахын гол зорилго юу гэвэл хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх. Тэгэхэд эцэг эхийн оролцоо чухал байна. Дээр нь эцэг эх асран хамгаалагч олон нийтэд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, мэдлэг хандлага, төлөвшүүлэх ажил зайлшгүй байгаамаа. Гэтэл эцэг эхийн хувьд бол өнөөдөр завгүй өглөө ерөөсө магадгүй хүүхдээ унтж байхад юм эсвэл сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчвөл тэгэл өдөржингөө ажил дээрээ албаа гүйцэтгээд орой ирээл ерөөсө нэг багахан хугацаанд л хүүхдтэйгээ харилцаж байгаа.
За тэгэхээр тэр нөгөө эцэг эхийн хүүхдээ нөгөө хүмүүжүүлэх, асрах гэдэг мэдлэг хандлага төлөвшүүлэх ажлыг зорилго чиглэлтэй ажлыг хэн хийх юм бэ гэдэг бас асуудал гарч ирж байгаа. Тийм учраас бас эцэг эхийг ажлын байран дээр нь бас хүүхдтэй холбоотой, хүүхдээ хүмүүжүүлэх, асрах, хандлага төлөвшүүлэх, за янз бүрийн арга хэмжээнүүдийг бас байгууллага өөрсдөө хийх ёстой юм аа. За мөн нийгмийн бүхэл орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, за дарамт хүчирхийлэл мөлжлөгийн бүх хэлбэр эрсдэлт нөхцлөөс хамгаалах тухай одоо Монгол улсын хүүхд хамгааллын тухай хууль гарсан. За тэгэхээр одоо эцэг эхийгээ ажилтай байх явцад тийм ээ хүүхдүүд маань энэ одоо хамгаалуулах эрхээ эдэлж байгаа юу үгүй юу. За тийм учраас бас байгууллага энэ одоо хүүхдээ хамгаалах ёстой гэдэг эцэг эхийн үүргээ биелүүлэхэд нь бас тусалцаа дэмжлэг үзүүлэх ёстой юм аа. За хүүхдийг аливаа эрсдэлд өртөх эрхэн зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг үйл дэвчиг нийгмийн хандлагыг төлөвшүүлэхэд одоо тэнд одоо байгууллагт ажиллаж байгаа эцэг эхийг мэдлэгжүүлж, за тухайн байгууллага гэр бүл рүү чиглэсэн, хүүхд рүү чиглэсэн, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг санаачилж зохион байгуулснаар за тэр эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэх тийм ээ. За тэгээд хүүхдийнхээ эрхийг дээдлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд байгууллага тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах ёстой гэсэн энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс энэхүү эцэг эхийн зөвлөл байгуулах тогтоол гарсан. За тэгэхээр эцэг эхийн зөвлөлийг хэрхэн байгуулах вэ гэж. За тэгэхээр манай гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын одоо орон нутгийн газар хэлтсүүд яг орон нутгийнхаа төрийн болон хувийн тийм ээ аж ахуй нэгж байгууллагуудад энэхүү одоо зөвлөмжийг сурталчлан түгээх ийм ажил хамгийн чухал байгаамаа. Манай одоо агентлагийн хувьд бол гэр бүлийн хөгжлийн газар үйл ажиллагааны үндсэн чиглэл дотор эцэг эхийн зөвлөлийг байгуулах энэ үүрэг бол орж ирсэн. За тэгэхээр эцэг эхийн зөвлөлийг хэрхэн байгуулах вэ гэдэг талаар та бүхэнд бас танилцуулъя. За ер нь эцэг эхийн зөвлөл бол хамт олонны санаачлагад тулгуурлана. За хэдэн хүнтэй вэ гэдгээс шалтгаалаад тухайн байгууллага нь 3-аас 9 хүний бүрэлдэхүүнтэй 2 жилийн хугацаатай ажиллах, за дарга тэргүүлэгч нарийн бичиг гэсэн одоо оронтооны бус зөвлөлийг байгуулахыг санал болгож байгаамаа. За тэгэхээр нөгөө энэ одоо зөвлөлийг хэн баталгаажуулах вэ гэдэг асуудал бас айгүйх асуудал болж ирж байгаа. За тэгэхээр энийг бол нөгөө байгууллагын дарга бол баталгаажуулахгүй. Байгууллагын удирдлага, за эцэг эхийн зөвлөл хоёр бол гэр бүлийн одоо асуудал, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд эцэг эхийн зөвлөл, байгууллагын удирдлага хоёр бол яг тэгш оролцоотой байх субъектууд байгаа учраас за энийг бол заавал одоо байгууллагын даргын гарын үсэгтэй юм уу тамгатаагаар баталгаажуулна гэхгүй хамт олонны санаачлагад тулгуурлана гэж байгаа учраас хамт олонныхоо хурлаас эцэг эхийн зөвлөлийг ямар одоо бүрэлдэхүүнтэй байгуулах вэ гэдэг одоо хурлаар зохион байгуулагдах ийм одоо бүтцийг ярьж байгаамаа. За эцэг эхийн зөвлөл бол сард 1 удаа хуралдана. За тэгээд одоо ажлынхаа төлөвлөгөөг 1 жилээр хийнэ гэж. За тэгэхээр энэ ажлын төлөвлөгөө нь эцэг эхийн зөвлөлийн ажлын төлөвлөгөө бол байгууллагын одоо тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөлтөн дотор за магадгүй одоо нөгөө ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг одоо бас нэг чухал зорилт байдаг. За тэрний хүрээнд бас эцэг эхийн ажлын төлөвлөсөн одоо үйл ажиллагааг нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд бас оруулаад тухайн байгууллага баталж болох юм аа. За эдгээр эцэг эхийн зөвлөл маань ямар үүрэгтэй вэ гэж. За зөвлөлийн дарга байна. За энэ бол байгууллагын дарга байх албагүй. Ерөөсө хамт олон хамгийн их одоо ажилтныхаа төлөө ажилдаг санаа тавьдаг тийм ээ. Дуу хоолойгоо бас нэлээд хүргэж чаддаг ажилтнууд дундаа нэр хүндтэй нэг хүнийг бол бас зөвлөлийн даргаар сонгож болно. За энэ зөвлөлийн дарга бол байгууллагатайгаа хамтын гэрээ байгуулж ажиллана гэхлээр ерөнхийдөө нөгөө үйлдвэрчний эвлийн одоо зарчимтай
бас ойролцоо байна. Байгууллагын хамтын гэрээ гэдэг бол бас л одоо яг тэр нөгөө ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд тухайн байгууллагын удирдлага хуульд заасан болон яг тэр тухайн хуульд заагаагүй ч гэсэн тухайн байгууллага дээр мөрдөх ёстой тэр нийгмийн асуудлыг хамтын гэрээнд бол тусгаад явж байдаг тийм ээ. Тийм учраас эцэг эхийн зөвлөл бол бас яг одоо үйлдвэрчний байгууллагатай адилхан байгууллагынхаа удирдлагатай хамтын гэрээ байгуулж ажиллана. За мөн одоо нарийн бичгийн дарга гэж байна. За нарийн бичгийн дарга бол бас л одоо ажилтан албан хаагчдын хурлаас сонгогдсон нэг хүн одоо эцэг эхийн зөвлөлийн нарийн бичиг гэдэг орон тооны бус нарийн бичгийн дарга байна шүү дээ. За энэ хүн бол өдөр тутмын үйл ажиллагааг бол эцэг эхийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг бол удирдан зохион байгуулна. За улирал тутам яг тэр тухайн үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу одоо ямар үйл ажиллагаа хийгдсэн бэ гэдгийг эцэг эхийн зөвлөлдөө тайлагнах үүрэгтэйгээр оролцох юм аа. За тэгвэл одоо байгууллага дээр эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл ямар байх вэ гэж. За тэгэхээр энэ нөгөө орон нутагт очиод энэ эцэг эхийн зөвлөлийг байгуулнаа гэд ингээд сургалт мэдээлэл өгөөд явж хахад энэ сургууль цэцэрлэг дээрх эцэг эхийн зөвлөлөөс ямар ялгаатай вэ гэдэг ийм асуудал яригдчихсэн. За энэ бол ялгаатай шүү. Сургууль цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл эцэг эхийн хороо гэдэг бол яг тэр тухайн сургуульд одоо хүүхэд нь хамрагдаж байгаа тийм ээ. Цэцэрлэгт хүүхэд нь хамрагдаж байгаа. Тэгээд тэр яг тухайн цэцэрлэг сургуулийнхаа хүрээнд үүрэг хүлээж байгаа ийм эцэг эхийн зөвлөл байгаа. Харин одоо бидний яриад байгаа эцэг эхийн зөвлөл бол аж ахуй нэгж тэгээд байгууллага дээр байгуулагдана гэж байгаа. За тэгэхээр энэ эцэг эхийн зөвлөл маань яг үйл ажиллагааны чиглэл нь үндсэн 3 чиглэлтэй байна гэж тогтоолдурсан байгаа. За нэгдүгээрт нь гэр бүлийн одоо боловсролыг олгох чиглэлээр ажилтан албан хаагчдынхаа дунд ямар үйл ажиллагаа зохион байгуулгыг. За хоёрдугаарт нь ажилтан албан хаагчтай холбоотойгоо тийм ээ хүүхэд хамгааллын бодлогыг байгууллага дээрээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? За мэдээж байгууллага дээр одоо хүүхэд ажилдаггүй энэ одоо юу хүүхэд хамгааллын бодлого вэ гэж бас бодож иж магадгүй. За гэхдээ одоо ажилтан албан хаагчдынхаа мэдлэг тий өгч байгаа мэдлэг одоо хандлагаар дамжуулаад улс орны даяар хэрэгжиж байгаа тий хүүхэд хамгааллын тухай одоо хуулийн хэрэгжилтийг одоо манай байгууллага үүрэг хүлээгчийн хувьд бол бас ингэж хэрэгжүүллээ гэж одоо энэ үйл ажиллагааны хүрээнд энэ хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа төлөвлөнө. За 3 дахь чиглэл нь бол хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэл гэж байна. Яг тухайн байгууллага хэдэн ажилтнтай вэ? Танай байгууллагын тэр ажилтнуудын чинь нийт хүүхдийн тоо хэд вэ тийм ээ? За бүх одоо ажилтнуудынхаа хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр манай байгууллага тодорхой хэмжээгээр ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулах вэ гэдэг энэ чиглэлийг бас чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм аа. За одоо эдгээр үндсэн 3 чиглэлийн хүрээнд бас юу хийх вэ гэдэг талаар та бүхэнд бас танилцуулъя. За гэр бүлийн харилцаа нэгдүгээрт нь төлөвлөлт гэр бүлийн үүргийн талаар лекц сургалтыг зохион байгуулж болно. За тэгээ өдөр болгон мэдээж лекц уншигдахгүй. Ер нь гэр бүлийн харилцаа төлөвлөлттэй холбоотой ер нь одоо ингээд байгууллагуудыг хараад байхад бол их олон одоо тийм нэг залуу гэр бүлүүд тийм ээ. За тэгээ дунд насны гэр бүлүүд, ахмад насны гэр бүлүүд ч гэсэндээ бас энд байж л байгаа. Хүн болгонд гэр бүлийн харилцааны асуудал бол хамааралтай байдаг. Өнөөдөр танай одоо хамгийн сайн ажилтан, хамгийн өндөр бүтээлтэй ажилтан байж болно. Гэхдээ тэр гэр бүлийн харилцаан дээрээ сэтгэл хангалуун байгаа юу? Гэр бүлдээ одоо хариуцлага хүлээж байгаа юу гэдэг талаас нь байгуулах ч гэсэндээ тухайн хүнээ те ер нь мэдлэг чадварыг дээшлүүлээд явхад лекц сургалтаар одоо бас энэ үүргийг биелүүлж болно гэсэн энэ чиглэлийг өгсөн байгаа. За мөн өөрийн байгууллагынхаа албан хаагчдад хүүхдийн нас итгэцийн онцлогийг танин мэдэх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг сурталчилсан сургалтуудыг бас зохион байгуулж болно.
За энэ тохиолдолд одоо манай гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан бас яг энэ чиглэлээр манай орон нутагт мэрэгсэн ямар багш сургам хүмүүжүүлэгч за энэ талын мэрэгжилтэн байгаа юу. За тэгвэл одоо бас манай байгууллагатай хамтарч болно шүү. Дээр нь одоо манай газрын энэ асуудал хариуцсан мэрэгжилтнүүд ч гэсэндээ бас тухайн байгууллага дээр очиж ийм лекц сургалтуудыг зохион байгуулж болно гэж хүмүүжлийн эерэг аргын тухайд бол одоо бүр өнгөрсөн жилээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, боловсролын тухай хуулийн заасан ерөөсөө хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол энэ нийгэмд хамгийн хэрэгцээтэй за өөрийгөө аваад явах чадвартай ийм одоо иргэн бэлтгэх гэдэг эцэг их болгон тодорхой үүрэг хүлээж байгаа. За энэ үүргийг хэрэгжүүлэхэд бас эцэг эхчүүд маань тодорхой хэмжээний ур чадвар дутагддаг. За тэрэн дээр нь туслахын тулд хүүхэд хүмүүжлийн эерэг арга гэдэг үндэсний аяныг одоо өнгөрсөн жилээс бид зохион байгуулаад бас энэ жил хүртэл явж байна. Тийм учраас энэ хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын лекцүүдээ албан байгууллагуудаар одоо бас өргөжлүүлээд хүргээрээ. За ийм одоо манай байгууллагт ийм мэрэгжилтэн за ийм нэртэй багш маань бас энэ лекцийг уншдаг шүү гэж бас энэ одоо эцэг эхийн зөвлөл байгуулах тогтоолыг танилцуулах хүрээндээ бас байгууллага танилцуулаад хамтын ажиллагааны эхлэлээ бас тавьж болох юм аа. За мөн залуу болон агаар шаардлагатай гэр бүлд зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхэд за мэрэгсэн байгууллага ажилтнуудтай хамтран ажиллана. Гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийн үйлчилгээнд хамруулна гэж. За тэгэхээр манай газар хэлтсийнхэн өнгөрсөн оноос эхлээд одоо бас яг бүгд одоо гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдтэй танхимтай өрөөнүүдтэй болцсон байгаа. За тиймд бол ер нь 21 аймаг 9 дүүрэг маань мэрэгжлийн сэтгэл зүйчид бас ажиллаж байгаа. Тийм учраас бүр зайлшгүй гэр бүлийн талаар одоо зөвлөгөө авах шаардлагатай ийм одоо хувь хүн ажилтан тийм ээ байгууллага байх юм бол манай газар хэлтсүүдээр ажиллаж байгаа зөвлөгөө өгөх төвөөр бас үйлчлүүлж болно шүү. Нээлттэй ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдгийг бас танилцуулаарай. За угийн бичиг хөтэлдэг гэр бүлийг бас хамт олондоо сурталчлах. За энэ асуудал бас гэр бүлийг боловсрол болгох чиглэлээр бас явуулж болно. За сүүлийн үед бол бас ургийн баяр тийм ээ угийн бичиг хөтлөх энэ чиглэлээр бас олон нийтийн санс наачлагыг нэлээд явж байгаа. За тэгээд энэ хүрээнд магадгүй одоо тэгээд тухайн гэр бүлийн удам угсаагаар бахархын хажуугаар хамт олондоо бас энэ асуудлыг сурталчлах юм бол за ураг удмаа мэдэж тийм ээ Монгол одоо үндэстэн одоо эрүүл тийм ээ цаашаа хөгжих үндэс маань бас эндээс бас ихтэй шүү гэж хэлж байна. За мөн одоо хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийг одоо мэдсэн дөрөд холбогдох байгууллагад одоо мэдээлэх ийм одоо нийгмийн сэтгэл зүй бий болгох гээд байгууллага бүхэн бас наашлага гаргах хэрэгтэй байна. За мөн одоо байгууллагын дэргэд бага насны олон хүүхэдтэй энэ төр одоо ийм ажилтнтай олон ажилтнтай байгууллагын хувьд бол хүүхдийн цэцэрлэг өдөр өнжүүлэх бүлгийг бас байгуулж одоо наашлагтай ажиллаач гэдгийг бас эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны дотор оруулна. За мөн байгууллагын ажилтнуудынхаа хүүхдийг мэрэгжлийн чиг баримжаа олгох гээд бас эцэг эхийн ажилдаг ажлын байртай танилцуулах энэ ажил бас энэ хүрээнд хийгдэж болно. За мөн бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг хүүхдээ асрах тийм ээ эрүүл мэндийн сургалтанд хамруулах сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг мэрэгжлийн байгууллага мэрэгжилтнүүдтэйгээ хамтарч ажлын байран дээр нь зохион байгуулах ажлууд гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйл ажиллагаанд бол орж болох юм аа гэж ингэж зөвлөгөө өгч байна. За мөн хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр тухайн байгууллага юу хийж болох вэ? За энэ дээр их цөөхөн үйл ажиллагаанууд өгсөн байгаа. Гэхдээ та нар бас цаашаага яг одоо хийгдэж байгаа ажил болон санаарчилсан ажлуудыг бас цааш нь дэлгэрүүлээрэй. За хамгийн гол нь энэ хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр ажилтан албан хаагчдыг хүүхдтэйгээ хамт чөлөө цагаа өнгөрөх боломжийг нь бас нэмэгдүүлээрэй. Янз бүрийн байгууллагууд бас аялал зугаалга тийм ээ дулаан цаг болонгууд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. За энэ үйл ажиллагаанд гэр бүлүүдийг хамруулах за мөн одоо гэр бүлтэйгээ
одоо ахын дүүстэйгээ ч гэдэг юм уу те чөлөө цаг амралтаа өнгөрөөхөд бас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүл цалинтай чөлөө олгох ч байдаг юм уу те. За ийм байдлаар бас дэмжиж болно. За гэр бүлүүдийн дунд хамтарсан тэмцээн зохион байгуулах ажлыг бол өнөөдөр их олон байгууллагууд хийдэг. За үүнийгээ бас үргэлжлүүлээрээ эрүүл зөв зан үйлтэй гэр бүлийг бий болгоход байгууллага энэ төр маш чухал үүрэгтэй шүү. За байгууллагын нэр хүндтэй үлгэр дуурайл болсон ажилтнуудаа алдаршуулах, за тэдний нэрэмжит одоо уралдаан тэмцээн зохион байгуулах ажлыг бол өнөөдөр байгууллагууд бас хийдэг. За энэ ажлыг бас өөр илүү өргөн хүрээтэй бас одоо хүүхдийг хамруулсан те хүүхэд одоо ийм мундаг тамирчинч байдаг юм уу, ийм мундаг нэр алдартай ажилтан болох юмсан гэсэн ийм хүсэл хэрмэлзэл төрхөөр хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулах юм бол бид нар одоо хүүхдийн хөгжилд бол маш том хувь нэмэр оруулах юм аа. За танай байгууллагын ажилтнуудын хүүхдээс олон улс төв дэлхийн улсын чанартай тэмцээнд оролцож байгаа бол за энэ тэмцээнд оролцох, тэтгэлэл олгох, дэмжлэг үзүүлэх, за магадгүй одоо хүүхэд юм чинь тийм ээ одоо гэрээсээ эцэг эхээсээ хараа хяналтаас нь бас хол уралдаан тэмцээнд явах, за түүнийг одоо эцэг эх нь зайлшгүй дагаж явах хэрэгцээтэй байгаа бол бас одоо тэтгэмжтэй чөлөө олгогч байдаг юм уу, ийм байдлаар бас гэр бүлийг дэмжих боломжтой. За хүүхдэд эх орон сэтгэлгээ зөв хүмүүжил төлөвшил олгохын тулд за жилд нэг удаа ажилтнуудынхаа хүүхдүүдийг хамруулсан одоо бас нөлөөллийн ажлыг бас зохион байгуулж болно. Энийг өдөрлөг хэлбэрээр юм уу эсвэл одоо хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр за жил бүрийн одоо 5 сарын 15-ны өдөр бол олон улсын гэр бүлийн өдөр байдаг. За гэр бүлдээ одоо их ээлтэй элгэмсүү хандгаас гадна эх орондоо одоо бас элгэмсүү Монгол хүн бүтээхэд танай байгууллага бас хувь нэмрээ оруулах боломжтой гэдэг талаас нь энэ ажлыг бас дэмжиж явуулаарай гэж зөвлөж байна. Мөн ажилтан албан хаагчдад өөрийнхөө хүүхдийн суралцж байгаа орчинтой танилцуулах, за эцэг эхийн хуралд оролцох, багш сургууль цэцэрлэгийн удирдлагатай уулзах энэ төр боломжийг бүрдүүлж цалинтай чөлөө олгохч байдаг юм уу те. За ийм байдлаар бас хүүхдийн хөгжлийг дэмжиж болно гэж. За хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр за ер нь бол байгууллага болгон одоо хүүхэд хамгааллын бодлоготой байна. За тэрэндээ одоо хүүхэд хамгааллын бодлоготой хүүхдийн хуулийг одоо хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах. За мөн одоо гэр бүлийн зөвлөлийн гишүүдээ энэ хүүхэд хамгааллын холбоотой сургалтанд одоо суулгах гих мэт одоо ажлуудыг бас зохион байгуулж болно. За өнөөдөр бас гэр бүлийн гэр бүлийн харилцаанд цахим найз те цахим хэрэглээ бол маш их одоо том байр суурийг эзэлдэг болсон. За тийм учраас бас энэ чиглэлээр ажилтан албан хаагчдынхаа ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх тийм ээ онлайн орчинд одоо зүй зохистой одоо мэдээллийг олж авдаг, харьцдаг энэ талаар бол бас цагдаа, эрүүл мэндийн байгууллага, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай бас хамтран ажиллаж хэрвээ одоо хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн мэдээллийн талаар бол зайлшгүй мэдээлж явах одоо ийм мэдлэг хандлагыг ээж эцэг эхчүүдэд бий болгох талаар одоо сургууль сурталчилгааны ажил хийх хэрэгтэй. За мөн одоо нийгмийн хариуцлагын хүрээнд танай байгууллага ажилтан албан хаагчдаа оролцуулаад байж болно. Эсвэл одоо тухайн байгууллага өөрсдийнхөө одоо ашигын тийм ээ хөдөлмөрийн бүтээмжч гэдэг юм одоо эдийн засгийнхаа ашигын тодорхой хувийг нийгмийн хариуцлагын хүрээнд бас одоо олон нийтэд хандсан янз бүрийн одоо тийм нөгөө буйны сайн дурын үйл ажиллагаануудыг зохион байгуулж болно. За ингэж зохион байгууллаа гэхэд тухайн байгууллагыг алдаршуулах ч байдаг юм уу те. За энэ зорилгоор өөрийнхөө одоо байгууллагыг танин мэдэх зорилгоор тухайн одоо гэр бүлийн эмзэг байдлыг хөндөж хүний одоо нүүр царай гаргах, бэлэг гардуулж байгаа олонний өмнө зарлагч байдаг юм уу. Ийм зүйлээс аль болохоор одоо хол байгаарэ. За ялангуяа одоо Facebook, Instagram, YouTube энтрийг бол одоо хүмүүс их үздэг. За ингэснээр одоо тэр гэр бүлийн тухайн орчимд амьдрах, тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдийг илүү эмзэг гэж одоо хамт олонд нь зарлаж сургууль цэцэрлэгт нь хүртэл одоо
бас эвгүй байдалд оруулах тий хүүхдийн өмнө эргүй байдалд оруулах магадгүй өсөд том болсон хойно ч гэсэн тэр өнөөдөр одоо сурагчийн цүнхээр одоо шагнуулж байгаа тийм ээ сурагчийн цүнхийг буйны одоо үйл ажиллагаагаар үнгүй авч байгаа хүүхэд маань 10 жилийн дараа өөрийн гэсэн гэр бүлтэй болоход магадгүй тэр бичлэг энэ интернет орчинд одоо болтол хадгалагдаж байх юм магадлалтай байдаг учраас буйны ажил сайн дурын үйл ажиллагаа гэдэг бол ерөөсөө л тэр чин сэтгэлийг байх. Тэрнээс бол одоо тийм рекламны ийм асуудал байж болохгүй шүү гэдэг дээр анхаараарай. Энэ бол ерөөсөө хүүхэд хамгааллын асуудал юм шүү. За тэгээд эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө одоо хүлээх үүрэг хариуцлагыг одоо нэмэгдүүлэх зорилгоор за бага цэцэрлэгийн насны хүүхэд, багангийн хүүхдтэй эцэг эхчүүдийг бас одоо хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх, тарах үед нь одоо цагт нь хүүхдээ авах тийм ээ. За гих мэтчлэн ийм ажлыг бас ийм үед нь бас чөлөө өгөх. За дээр нь одоо нөгөө сургуулийн орчинд эцэг эхийн эргүүлийг бас хийдэг. За энэ эргүүл хийхэд бол бас цалинтай чөлөө олгох зэргээр бас дэмжээрэй гэдгийг бас бодлогын хүрээндээ үйл ажиллагаа болгож оруулаарай. За мөн сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө хүүхдийн одоо тусламжийн 108 утсанд ханддаг болох тал дээр эцэг эхийг энэ талын одоо мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг бас манай хийх хэрэгтэй байна. За хэрвээ одоо яг тухайн байгууллага нь бизнесийн байгууллага бол байгууллагын үйл ажиллагаа үйлдвэрлэл бүтээгдэхүүн нь хүүхд хамгааллын бодлого зарчмыг дэмжсэн байх тал дээр бас нэлээд одоо сурталчилгаа явуулах хэрэгтэй байна. За байгууллага дээрх эцэг эхийн зөвлөлийг үр дүнтэй ажиллуулахад манай гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа орон нутгийн байгууллагууд бол бас тодорхой хэмжээгээр үүрэг хүлээж байгаа. За энэ дээр одоо яг тухайн орон нутгийн байгууллагууд дээр байгуулагдсан эцэг эхийн зөвлөлийн одоо төлөөллийг хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр сургалтанд хамруулж сурагч багшаар бэлтгэх ажлыг бас зохион байгуулна. За мөн одоо жилд нэгээс доошгүй удаа тухайн орон нутгийн эцэг эхийн зөвлөлийн нарийн бичиг гишүүдийн уулзалтыг одоо аймаг нийслэл сум хорооны түвшинд бас зохион байгуулж арга зүйн удирдлагаар хангана. За тэрнээс гадна хамгийн сайн ажиллаж байгаа эцэг эхийн зөвлөлийг одоо алдаршуулах тэдний сайн туршлагыг түгээх ажлыг бас хийж за энэ ажлын үр дүн ололт амжилтыг орон нутгийн хүүхдийн төлөө зөвлөл болон хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд танилцуулах ажлыг бас шатандаа хийх юм аа. За тэгээд энэ олон эцэг эхийн зөвлөл байгуулагдлаа. Үр дүнийг яаж нэгдэх юм бэ? Хэрхэн хянах юм бэ? За эн чинь одоо бас төсөвтэй байх юм уу гэдэг асуудал бас байна. За эцэг эхийн хийсэн ажлын тайлан жил бүр хамт олонны хурлаар танилцуулж санал хүсэлт авч ажиллахыг тухайн байгууллага гэрээнийхээ хүрээнд бас тусгаж ажиллана. За ер нь аливаа ажлыг хийхэд хамгийн их ер нь үр дүнтэй ажиллахад тодорхой хэмжээний одоо төсөв хөрөнгө хэрэгтэй байдаг. Тийм учраас байгууллага дээрх гэр бүл рүү чиглэсэн тийм ээ эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжихэд байгууллага хамтын гэрээндээ тусгаж тодорхой хэмжээний одоо санхүүжилт хийсэн байх ёстой. За ийм учраас энэ эцэг эхийн зөвлөлд бол заавал байгууллагын дарга удирдлага бол орох албагүй. За ер нь ажилтны санаачлагаар эцэг эхийн зөвлөл байгуулна шүү гэдгийг хамгийн түрүүнд дурдж өгсөн байгаа. За тэгээд одоо яг тухайн эцэг эхийн зөвлөл яг тухайн жилдээ хийсэн үйл ажиллагаа түүний үр дүн төвсөв санхүүгийн одоо зарцуулалтыг бүх ажилтнуудын хурал дээр одоо бас танилцуул тайлгнаж явах хэрэгтэй. За мөн одоо жилийн үйл ажиллагааны тайланг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт 12 дугаар сарны 1-ний дотор ирүүлж за ингээд үндэсний хэмжээний тайлан гарах юм аа. За ингээд та бүхний ажилд амжилт хүсье.